За сайн байна уу? Та бүхэндээ Монголын уламжлалт хааны хөгжлийг дэмжих утга билэг төвөөс гайхамшигт Монгол хүн, гайхамшигт Монголын уламжлалт хааны сэдвт ээлжид бичлэгийнхаа 3 дугаарыг хүргэх гэж байна. Өнөөдрийнхээ дугаараар бид Монголын уламжлалт хааны хөгжил нь Монголын түүхийн хуучин чулуун зэвсгийн дээд үед хэрхэн хөгжиж байсан тухай ярих болно. Энэ дээд палеолитийн үе нь бол 40 мянгаас 15 мянган жилийн тэртет байсан үеийг хамардаг. Энэ үед ер нь Монголд дулаан болж мөс ер нь хайлж эхэлсэн үе юм байна. Монголын нутагт амьдарч байгаа хүмүүс маань хос гэрэл бүлээр амьдрах болсон байна. Ингэж амьдрах болсноороо бол удам судар үр удмынхаа ирээдүйн цаашдын хөгжилд таатан нөлөө үзүүлэх ийм бололцоотой болсон юм уу гэдэг юм байна. За энэ 40 мянган жилийн тэртех энэхүү үед бол Монголын уламжлалт хааны хувьд бас нэгэн маш чухал үйл явдал болсон байна. За энэ нь бол Монголын уламжлалт хааны үндсэн онол болдог 5 махбодын онол. Энэ үед соёлын бий болж байжээ гэж хэлэх үндэстэй юм байна. За 5 махбодын онол гэдэг нь бол ер нь байгаль, цаг уурын хувирал, хүний бие махбодд хэрхэн нөлөөлдгийг судалж, за энэ үндсэн дээрээ цааш хэрхэн онцлогоогоо ийх үү, эмчилгээгээ ийх үү, ер нь яаж орчин сэрүүлэх вэ гэдгийг заадаг ийм онол юм л да. За тэгэхээр энэ үед энэ цаг байгаль, цаг ураа үнэхээр мэдэж хад чулуун дээр тэрийг зураас маягаар чинь уйлрал цагаа гэж зураас маягаар тэмдэглэдэг. Энэ тэмдэглэгийг бол одон орны тэмдэглэгээ гэж нэрлэдэг юм байна. За энэхүү одон орны тэмдэглэгээ нь Монголын нутаг дэвсгэр дээр олдсон. За энэ бол Архангай аймгийн Их Тамир сумын шиврийн урд хормоноос астрономийн анхны хэрэглэгдэхүүн гэж мод чулуун дээр тэмдэглэсэн одон орны тэмдэглэлийг олсныг 30 гаруй мянган жилийн өмнө Монголд энэ одон орны тэмдэглэлд эхэлсэн байсан гэж иргэдэд үзсэн байна. Энэ эрт цагт үнэхээр одон орон буюу цаг тооны бичиг байсан эсхийг батлах нэгэн том баталгаа. Маячууд инкүүд тэдний тухай чөлөөт нэвтрэх тал бичгтээ. Маячууд 20 мянган жилийн тэртет Берингийн хоолой хөлдөж явах үед Азиас ирсэн анчин нүүдэлчид математик болон одон зурхаад маш сайн тэдний бичсэн хийсэн цаг тооны бичиг ирээдүйд болох цаг улирлын хувирлыг маш сайн тааж мэддэг гэх мэтчлээ бичсэн байна. За энэ маячууд бол энэ чөлөөт нэвтрэх тал бичснээр цэргийн эрдэнэд чадварлаг тийм анчид байсан. Өөрөөр хэлбэл дайн, тулаанд болоход шүгэл, бөмбөр зэрэг биендээ дуут тохио өгж тэр үтгэл олдлогдсон дайсны газрыг торгуулийн сум болгож ингэж байлдааны урлагт ашигладаг маш их чадварлаг дайчин, жад, ном сум зэрэг гарамгай сүнсийн дайчдайсан гэж чөлөөт нэвтрэх бичсэн байна. За манай нэрч судлаач О Нам Доржгол энэ маячууд нь бол ер нь 40 мянган гаруй том бүтээн байгуулалтуудыг хийж исэн. Жишээ нь том жижиг пирамидууд, зарим пирамид гэхэд бол зарим барилга байгууламж нь бол бүр 60 м өндөртэй, орчин үеийн 20 давхар байшинтай тэнцвэр тийм өндөр хийц урлагийн үед орчин үеийн барилга байгууламжаас баг ялгаагүй шиг хийгдсэн тийм нарийн цогн мостой барилга байгууламж байт юм байна. Тэд бол 5000 гаруй хадны бичээс 1500 гаруй чулуун хөшөөнүүд, дурсгалууд, за 150 гаруй том хот балгатыг бүтээсэн. За энэ чулуун дээр бичсэн бичээс чулуун хөшөө энэ барилга байгууламжийн дээр тавьсан янз бүрийн зураг, хээ энэ бүхнийг эрдэмтэд судлаад за эдгээр бол монголчууд гэж баталсан юм а гэж ном барьж байгаа бичсэн байдаг. За тэгэхээр зэрэг энэ магадгүй ирээдүйн хойч үеийн судлаач эрдэмт залуучууд маань энэ маячууд магадгүй монголчууд биш байсан гэж бас баталж болно шүү дээ, тийм ээ. Ямар ч байсан хэрвээ энэхэр өдөр бол маяг монголчууд байсан гэж батлах нь бол их сайхан яг. Хэрвээ батлагдахгүй байсан ч гэсэн энэ 30 мянган жилийн тэртет ямар ч үлээсэн дэлхийн ертөнцид од гарагийг сайн судалсан цаг тооны бичиг хийсэн. За тэр нь бол маш сайн математикийн нарийн тооцоон дээр үндэслэгдэж хийсэн байдгийг бол эрдэмтэд тодорхойлж байна. Саяхан
Маяжуудын календар байж байгаа дууссан шүү дээ тийм ээ. Нөгөө нэг одоо том баталгаа бол индаанчууд юм. За индаанчуудыг бол энэ гарал үүсдэг эртнээс сонирхож судалгаасаар ирсэн байна. 1927-1933 онд индаанчуудын гарал үүслийг судлах индааны хамтчууд хамгийн амьдардаг арлаар нь явж судалгаа хийсэн байна. За энэ судалгаа хийж явахдаа олсон яс олдруудаа 1970 онд уургийн задралын хамгийн сүүлийн технологиор судалж ДНК-г судлахад за энэ индаанчуудын яс нь Монгол хүний яс байсан. Тийм учраас энэ индаанчууд бол одоо монголчууд юм а гэсэн анхны дүгнэлтээ хийсэн байна. За 1974 онд Америк Оросын экспедиц индаанчуудын хамгийн их амьдардаг арлуудаар одоо чинь Алевтийн арал гэдэг дээр очиж антрополог, палеонтолог, угсаатны зүүн талаас, хий шинжлэлийн талаас, генетикийн талаас нь судалгаа хийсэн байна. 3 жилийнхаа турш ажилласан энэ экспедицийнхаа үр дүн хэлэхдээ за индаанчууд нь бол унган монгол хэлтэй, унган монгол яс заншилтай, за говьд хэрэгжилжсэн монголчуудын одоо чулуун зүсгийг хэрэглэдэг эртний өв монголчууд юм а гэсэн дүгнэлтийг хийсэн байна. За ингээд индаанчууд бол монгол хүмүүс юм а гэдгийг баталсан энэ баталгааны одоо манай энэ сэдвтэй гол холбогдох хэсэг нь бол индаанчууд өвчний эмчилгээтэй бөө утганаараа дамжуулж эмчилгээ хийдэг тэгэхээр тэр мэдж байгаа. Америкийн гэр бүлийн Стивенсоны гэр бүл гэж эрдэмтдтэй байдаг. За энэ эхнэр нөхөр хоёр бол умард туйлыг одоо их олон жил судлаад туйлын царийн доторх Арктидын дүр төрх гэдэг ном бичсэн. За энэ номондоо ер нь 15,000 орчим жилийн өмнө Аласка, Сибирь хоёрын хооронд байдаг Берингийн хоолой өвөлдөө байсан. Хөлдөх үед өв олон монголчууд анчид Америк, Мексик, цааш Канадад тархан суусан юм а. Тэгэд бол энэ одоо Америкийн анхны уугуул гэдэг юм а гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. За энэ үед Монголд бол 4 нүдтэй даах шиг том алтар нохоогоо манхраад гэж хэлсэн байна. За энийг батлах нэгэн олдвор олдсон нь манай Алтайн нурууны зүүн талд байдаг энэ агуу юм байна. За энэ агууд ер нь 5 соёлт давхрахтаа 5 одоо энэ чулуун зүсгийн доод үе, дунд үе, дээд үе гэдэг дээшлээ 5 үеийн хүмүүс амьдарч байсныг тэр үед агуу дотор нохоо дагуулж явж байгаа хадны зургаас өсвөлээл тийм ээ. Тэр бууц гал гаргаж исэн үнс норм идэж ууж исэн хоолны үлдэгдэл гэх мэтчлэн олон олдвор олдсон. Энэ дотроо одоо нохоо чулуудсан галын яс олдсон байна. Энийг Америкийн нэгдсэн улсын Аризоны их сургууль, Оксфордын их сургууль, Фрайгийн их сургууль, Оросын том эрдэмтдийн лабораториуд бүгд судлаад сүүлийн үеийн одоо радиокарбоны арга буюу C4-ийн аргаар он цагийн судлахад энэ одоо агуугаас олдсон Алтайн нурууны агуугаас олдсон энэ чулуудсан нохон гагалиас нь 33,000 жилийн настай юм а гэж тодорхойлсон. За ер нь одоо нохоо хэдийнээс хүмүүс одоо гаршилтанд хийжсэн бэ гэдэг эрдэмтэд их судалж байт юм байна. За энэний нэг нь бол Калифорни их сургуулийн эрдэмтэд нохоон ясны ДНК-гийн судалгаа хийгээд ер нь 135 сая жилийн өмнөөс чон нохоо болж эрлиш үйл ажиллагаа хийсэн гэж үздэг юм. За манай нэрд судлаач эрдэм ширхээний Ахмад ажилтан номонд орж байгаа. За нохооны өв одоо хар чон Монголд сайхан хүртэл амьдарч байсан гэсэн. За гэтэл одоо яг энэ үнэхээр нохооны чоноос үссэн юм уу гэдэг судалгааг одоо Оросын нэгэн эмэгтэй эрдэмтэн судлаач Монгол судалгаа хийж явж байхдаа одоо Монголын бүх аймагаас нэг нохоо аваад Ленинградын хавьд авч тэжээсэн байна. Энийг тэжээ гэж яагаад Бельгийн цусны төвд манай Монгол нохоонуудын цусыг шинжлээд өгсөн. За ингэж судалгаа хийгээд Монгол нохооны ДНК нь чонын ДНК-тай маш ойролцоо, ер нь бус үзүүлэлтээр ч гэсэн ер нь чонтой маш ойролцоо юм аа. Тийм учраас энэ судалгааны дүнд бол Монгол нохоо бол дэлхийн гаршуулсан нохоонуудын өв юм аа гэсэн дүгнэлт өгсөн. За энийг батлах бас нэгэн том олон улсын судалгаа явагдсан. За энэ судалгаанд бол Карнеги их сургуулийн профессор
Адам Бойко удирдах явуулсан байна. Энэ судалгаагаар Энтхэг, Баал, Непал, Төвд, Монгол гэдэг ер нь 38 орноос 560 зэрлэг годомжийн нохоо авсан. За мөн одоо цэвэр өвдөр угсааны гэсэн 4600 нохоо нийт одоо 5140 нохоон дээр генетик судалгаа хийсэн байна. Одоо Бойкогийн одоо олон улсын экспедицийн судалгааны эцсийн дүн за нохоо бол ер нь Төв Аз тэрэндээ Монголд үүсээд Непал зэрэг 100 одоо өмнөд Азаар дамжиж дэлхийд тархсан юм а гэсэн дүгнэлтийг хийсэн байна. За энэ бүхнээс одоо өнөөдрийн ярианаас одоо дүгнэн үзэхэд за нэгдүгээр та ойлгосон тийм ээ энэ үед Монголын уламж тань ухаан одоо цаашдаа эмчилгээ хийсээр явсан. За ингээд тасралтгүй явсан байж харагдаж байна тийм ээ. За урд нь 100 мянган жилийн өмнө үндэс суурин сойж исэн арга улгийн онолын цааш нь хөгжөөр 5000 ахатын онол болж за тэр нь одоо уламжлан хөгжиж дэлгэрч явсаар одоо үед ирсэн байна. Тэгэхээр зэрэг Монгол уламж тань ухаан бол ийм олон мянган жилийн өмнөөс уламжлагдсан тасралтгүй явж байгаа ирж байгаа гараал тэгэхээр гайхамшиг маа Монголын уламжлалт. Нөгөө нэг үндэсний бахархал бол гайхамшиг нь бол Монгол өв соёл Монгол үндэсний бахархал болсон Монгол нохоо түүний өдөн угсааг цэврээр нь авч үлдэхийг зорж байгаа манай ирчүүд бол бахархал юм аа. Монголын уламж тань ухааны хөгжлийг дэмжих төлөөс та бүхэнд жаргалын дэдгээрээ за Монголын уламж тань ухаан маань улам бэлэн хөгжих болтугай.